За сайн байцгаана уу. За бүгдээрээ деталийн ажлын зураг хэрхэн гүйцэтгэх вэ? Проект дүрслэлийг хэрхэн гүйцэтгэх вэ гэдэг талаар ярилцъя. За тэгэхээр бүгдээрээ шинэ хуудас нэгээд за бид нар бол одоо модель босгохтой part хэсэг дээр гүйцэтгэж байгаа тийм ээ. За одоо бүгдээрээ drawing хэсэг дээр ажлын зураг болон одоо проект дүрслэлийг хэрхэн гүйцэтгэх юм бэ гэдэг талаар ярилцъя. За тэгэхээр бүгдээрээ drawing хэсгээ ачаалаад формат цаасыг бэлтгэнэ. За бүгдээрээ одоо ямар даалгаврыг хэрхэн гүйцэтгэж чинь, ямар цаасан дээр, ямар талбай дээр гүйцэтгэх вэ гэдгээс хамаарат тийм ээ. Формат цаасаа бэлтгэх байгаа. За тэгэхээр биднэрт ийм харилцах цонх нэгдэнэ. За эндээс бүгдээрээ ямар формат цаасан дээр гүйцэтгэх вэ гэдгийг одоо сонгож өгнө гэсэн. За бүгдээрээ одоо А3-ын формат дээр те 420, 297 формат цаасныг одоо бэлтгэж байна гэж бодвол за энэ үнэгээ сонгоод окей. За тэгэхээр бид нар ажлын одоо тийм ээ талбайгаа төлөвлөхдөө анхаарах зүйлүүдийг энд одоо хэлж өгье. За тэгэхээр мэдээж бидэрт одоо энэ ватум цаас буюу тий одоо ингээд ажлын талбар дээр маань А3-ын формат цаас бэлэн боллоо гэсэн үг шүү дээ. За тэгэхээр бид нар одоо энэ дээр тийм ээ ер нь бол зураг маань ямар масштабтай орж ирэх вэ гэдгээ тийм ээ бүгдээрээ эндээс одоо тохируулж өгч болно. За мөн түүнээс гадна энд тийм ээ нэгжийн тохиргоо хийж өгөөрэй. За миллиметрийн хуваар гэдэг тийм ээ эндээс сонгоод өгчнө. За мөн түүнээс гадна энэ sheet буюу тийм ээ бид нар одоо формат цаасаа энэ дээр ямар систем дээр нөгөө проект зураг дүрслэлийг гүйцэтгэх вэ гэдгээ тохируулж өгнө. За энэ sheet хэсэг дээр очиод бүгдээрээ mouse хоёроо дараад өгнө. За баруун товчлуурыг дарна тийм ээ. За энэ properties хэсгээс бүгдээрээ за энэ дээр тийм ээ за бид нар магадгүй нэрлж болно sheet-үүдээ тийм. За одоо зүсэлт тийм ээ. За шатлсан зүсэлт, энгийн зүсэлт ч гэдэг юм уу ямар зүсэлт хийх гэдгээс хамаарат энэ шийтүүд дээр биднэрт бол маш олон одоо шийтүүд үүсэх боломжтой. Олон одоо проект зургуудыг нэг дор тийм ээ бүгд нэг файлн дээр гүйцэтгэх боломж байгаад байгаа. За тэгэхээр бүгдээрээ энэ хараа бидний одоо гүйцэтгэдэг систем маань бол одоо систем буюу first angle тий нэгдүгээр мөчид бид нар одоо зураг дүрсэл проектлыг уншиж гүйцэтгэдэг байгаа. За Европ системээр гүйцэтгэдэг тийм ээ. За тэгэхээр Япон болон Америк тийм ээ. За одоо third angle буюу 3 дугаар одоо систем гүйцэтгэдэг гэдгийг бид нэр одоо мэдэж авсан байгаа тийм ээ. За эндээс тэгээ бүгдээрээ яг А3-ын формат гэдэг ингээд тий нэг харьцах нэг скейлтэй зураг маань орж ирнэ ч гэдэг юм ингээд ихний удаадаа тохируулаад apply change гэх хийчих хэрэгтэй. За ингээд бүгдээрээ ерөнхийдөө болов тийм ээ формат цаасаа бэлдэж эхлэхэд өөр юуг анхаарах вэ гэхээр энэ хараа хүрээ шугам хүснэгтэй асуудал бидэрт одоо яригдана. За хүрээ шугам хүснэгтэй асуудал гэхээр за бидэрт одоо энэ ажлын талбар дээр тийм ээ энэ хүснэгтэн дээр яаж одоо засварыг оруулах вэ? Энэ хүснэгт бол бидний одоо баримталдаг стандартын дагуу биш байгаад байна тийм үү? За тэгэхээр тэрхүү одоо стандартын дагуу хэрхэн гүйцэтгэх вэ гэхээр бүгдээрээ энэ дээр одоо sheet format гэдэг рүү ороод энэ дээр edit format гэж орж өгнө. Edit format. За тэгэхээр энэ дээр бол одоо яаж яах вэ гэхээр тийм ээ edit format гэд ороод ирэхээр чинь биднэрт яаж юм ерөнхийдөө ингээд тий булангийн үснэгтээ засварлахад одоо засварлах боломж гарч ирж байна тийм ээ булангийн үснэгтээ яг стандартын дагуу 55 180-тай үснэгтээ бид нэр зурж оруулж өгч болно. За эсвэл бид нэр эндээс нөгөө бэлэн болоогүй бол те булангийн үснэгтээ дуудаад оруулаад өгч болно. Тэ. За тэгэхээр багш нь бол одоо энэ дээр булангийн үснэгтийг одоо хэрхэн яаж засварлах юм бэ гэдэг талаар ярилцъя. За бүгдээрээ эхлээд тэгвэл одоо энэ нэг хэмжээнүүдийг засах шаардлагатай болж байгаа шүү дээ. За тэгэхээр эхлээд бүгдээр хэмжээнүүдийг үзье. За sketch гэж ороод smart dimension хэсгээс тийм ээ одоо хэмжээг авлаа. За бүгд риск дараад за smart dimension гэдэг хэмжээг авлаа. За ингээд энэ босоо шугамын дагуу ингээд хэмжээд үцгээд за 55 25 байгаад байна тий 55 25. За уг нь бол энэ хэмжээ маань хэд байх ёстой вэ гэвэл энэ хүү хэмжээ маань 55 байх ёстой шүү дээ тий 55 байх ёстой. За ингээд 55 болгоод ингээд өөрчилчихье. Өгөөд явнаа гэж үзвэл тий. За энэ хөндлөн ерөнхийдөө нэг өргөн хэдтэй байна гэдэг хараа за 180 гэхээр яг бидний үндсэн стандарт хэмжээтэй тохирж байна тий. За ингээд
Ямар ч гэсэн энэ дээр яг засвар хийж чадах тохиолдолд хэрхэн гүйцэтгэх вэ гэдгийг хэлж өгч байгаа гэсэн үг. За энэ шулуун хоёр маань бас одоо ямар байх вэ гэхээр за бас ингээд нөгөө хөдөлгөөнгөө те. За ингээд хөдөлгөөнгөө байхаар ингээд өгчээ. За ингээд ингээд юм хар болчихж байгаа. За одоо тэгвэл бүгд энийг ингээд хөдөлгөөнгөө болгоцсныхоо дараа магадгүй ингэж болно. Шулуун те энэ дээр одоо шулуун зуръя. За ингээд шулуун аваад зуръя гэвэл за бүгдээ одоо ингээд те нэг юм стандарт хэмжээг бодож байгаа те. За хүслэгтийн стандарт хэмжээг бодож байгаа бүгдээ за хэдийн зайтай ямар одоо мөр багнуудад хуваагддаг вэ гэдгийг тийм ээ стандартынхаа дагуу харна. За энэ шулуун маань энэ хөндлөгийн шугамаас за ингээд 471 гэдэг чинь юм бол 5-ын зайтай байх хэрэгтэй тийм. За энэ хэмжээгээ 5 гэдэг өгчий. 5. За ингээд 5-ын хэмжээтэй. За энэ маань ингээд 5-ын хэмжээтэй болчихно тийм үү. За тэгэхээр бүгдээрээ энэ мэдчлэн тийм ээ ингээд төлөвлөөд босоо шугамын дагуу, хэвтэй шугамын дагуу тий одоо мөр баг маань хэд байхыг гэдгийг яг төлөвлөөд одоо оруулаад өгч болно. За ингээд яг нөгөө стандартын дагуу хуваасны дараа тий бүгдээрээ энэ дээр одоо бичиглэл хийх хэрэгтэй болно. За бичиглэл хийхэд одоо юуг анхаарах вэ гэхээр бүгдээрээ энэ дэр annotation хэсэг дээр ер нь бол ингээд те хэмжээ тавих болон тийм ээ ер нь бол бид нар ямар нэгэн тэмдэглэгээ хийх шаардлагатай тохиолдолд энд бол бид нэр annotation хэсгийг ашиглах хэрэгтэй. За ингээд болонгийн үснэгтээ бүглийг гэвэл бүгдээ хараа нөөд хэсэг дээр очиод те нөөд хэсэг дээр очиод за ингээд те аль хэсэг дээр очиж юу бичих чаа юм бэ гэдэг газараа очиод бүгдээ яг ингээд дараад өгчнө. За ингээд дараад өгчгөр одоо яаж юм ингээд тэгшүнцэгттэй хэлбэртэйгээр одоо нэг тийм ээ үг бичих хэсэг нэгдэж шүү дээ. За энэ хэлэхэд за энэ дээр ISO маань алга болчихлоо. За ингээд за энэ дээр одоо бид юу гэдгийг нэрээ бичиж өгнө. За бат хинж гэдэг юм тийм ээ. За ингээд ер нь бол бид нар энэ дээрс нөгөө өндрийн хэмжээг өөрчлөх тийм ээ тохируулах ингээ боломж байгаа. За ингээ болцсон ингээд болцсон тохиолдол тийм ээ. За энийг ингээд хаачлаа. За одоо бүгдээрээ ингээд тэг хүссэн газар аваачаад ингээд байрлуулаад тавиад өгч болно гэсэн үг шүү дээ тий. Байрлуулаад өгч болно. За ингээ булангийн үснэгт маань ямар одоо тийм ээ хэсгээс бүрдэхийн хаана хэрхэн бүглэхийн гэдгийг бол бүгдээрээ одоо багш нар булангийн үснэгт оруулаад жишээ булангийн үснэгт оруулаад загварыг оруулаад өгчин тэгэхээр түүнээс хараад бүглүүд яваарай стандартын дагуу тийм ээ. За ингээд ер нь бол булангийн үснэгтээ татаж авч удаж чадахгүй тохиолдолд өөрөө яаж одоо төлөвлөж энэ дээр засвар хийх вэ гэдэг талаар ярьж байна шүү дээ. За үүний дараа бүгдрийн энэ хэмжээнүүд байгаа даа ш тийм. Эдгээр хэмжээнүүдийг бид нэр ингээд энэ засвар оруулаад одоо ингээд болцсон тохиолдолд энэ эдгээр хэмжээнүүдийг бид нар одоо нуух хэрэгтэй болно. За тэгэхээр одоо үүнийг одоо нууя гэвэл яах вэ те? Нууя гэвэл одоо яах хэрэгтэй вэ гэдгийг бүгдээ ярилцъя. За тэгэхээр энэ хүү хэмжээгээ ингээд сонгочлоо. Сонгоод за бүгдээ ингээд маус хоёроо дарахаар те энэ хараа. За нуух гэсэн те түүнийг сонгоод өгч хэрэгтэй. Ингээд за эднэрийгээ сонголоо. За энэ чинь ингээд нөгөө нэг формат цаасан дээр маань хэвлэгдэх гээд байх болно шүү дээ. Тэгэхээр бүгд ингээд нуучих хэрэгтэй. За ингээд одоо бүх одоо тий булангийн үснэгтээ бүглээд өрн болцсон гэж үзсний дараа бол бүгд энэ баруун дэд буланд байгаа тийм ээ. Одоо энэ тэмдэглэгийн дээр дарж өгснөөр за процесс дүрслэл оруулах талбар маань ингээд идэвхтэй болох байгаа. За тэгээд нэгэнд ингээ булангийн үснэгтээ төлөвлөөд ингээ болцсны дараа бол бүгд энэ шитээ те маус хоёроо дараад ийшээ копи дод яваад иж болно.
copy. За тэгээд дараа нь copy-ийн дараа paste. За ингээд өмнө нь оруулах юм уу, дараа нь оруулах юм уу тий? Одоо ингээд зөөх үүч гэдэг юм сонголтууд байж байгаа. За тэгээд энэ дээр нь сонгоод ингээд оруулаад ирэхээр дараагийн тий шийт болоод ингээд хуулагдаад ороод ирсэн байх болно. Бидний засвар хийсэн тийм шийт болоод хуулагдаад ороод ирсэн байх болно. За үүний дараа өшөө өөр одоо хувилбар юу вэ гэхээр би шийт дараагийн шийт дээр тайлбарлаж өгье. За шинэ шийт нээж агаад шинэ форматаас төлөвлөж агаад за бүгдээрээ энэ дээр тийм ээ блок яаж оруулж ирэх вэ гэдэг талаар ярилцъя. За edit sheet формат гэж агаад бүгдээрээ энэ одоо энэ хэсгийг идэвхжүүлж агаад ингэ устгах чи. Яг л энэ дээр бид нар одоо ингэ шинээр блок оруулж ирэх гээд байгаа гэсэн үг л дээ. Ингээд зураад авах тийм бэлэн блок оруулж ирээд бүгдээрээ зурах гээд байгаа гэсэн үг. За одоо бүгдээрээ булангийн үснэгтнийхээ блокийг тий хадгалсан одоо компьютер дээр байгаа блокийг дуудаж оруулж ирж болно. За тэгэхээр бид яах вэ гэхээр бүгдээрээ за annotation хэсэг дээр очиод annotation хэсэг дээр очлоо. За энэ дээр биднэрт одоо блок гэдэг хэсэг байна тий. Бид нар одоо блок булангийн үснэгтэй одоо яг ингээд стандартын дагуу гүйцэтгэжээд make block гэдэг ингээд хадгалж болно. За хадгалсан блокоо дуудаж оруулж ирэх бол insert block гэдэг дуудаад оруулж ирнэ. За insert block гэдэг одоо энэ хараа browse хэсгээс хідүүлээ. Бэлэн байгаа тийм ээ. Үснэгтээ оруулж ирэх боломжтой. За одоо биднэрт бол бэлэн байгаа. За багшны энд өөр дээр байгаа тийм ээ. За энэ бэлэн байгаа блокийг ингээ гаргаад ирчин тий. За ингээ open гэдэг орчин. За тэгэхээр ингээд нөгөө блок чинь тий яаж хадгалагдчих бааз цэгийн юм нь бол яаж өгөх вэ гэдэг нь их чухал л да. Аль булангаас нь өгье тий. За ингээд нөгөө бүгдээрээ ер нь бол блок яах вэ ингээд дуудаад оруулаад ирчихэж байгаа. За энэ ингээд болцсон гэвэл бүгдээрээ тий. За хэрэгтэй газараа байрлуулад ингээд тавьчихсан. Гэж ойлгох гэдэг шүү дээ. За тэгээд одоо бүгдээрээ энэ хараа блок оруулаад ирсэн. Одоо үүнээр бид нар магадгүй ингээд засваруудыг бас оруулж болно шүү дээ тий. Засвар оруулж болно. За тий засвар оруулж өгье гэвэл нь нараа энэ хүснэгтэн дээрээ дарахаар ингээд гараад ирж байгаа тий. Дараад бүгдээ энэ дээр одоо edit гэдэг ингээд оруулаад тий орж ирсэн хэсэг дээрээ засвар хийж болно. За одоо жишээлбэл тий энэ хэсэг дээр дараад за текстээ янзалж болж байна. Дарж ороод тий. За тэгэд энэ хэмжээнүүдийг мөн адилхан ингээд тэрээ нууж өгч болж байна. За гэдэг тий. Энэ хэсэг нь хэрэггүй гэдэг. За ингээд янзлах хэсгүүдээ бүгдээ сайхан яах вэ? Эндээс харж агаад янзлаад өгч хэрэгтэй. Аль хэсэг дээр засвар оруулах юм тий. Ингээд за энэ мэдчлэн бүгдээ заах булангийн үснэгт болон ажлын талбайг хэрхэн бэлдэх вэ гэдэг дээр ойлголт тавлаа тийм үү. За одоо тэгвэл бүгдээрээ за ингэ блогноосоо гаръя. За мөн одоо энэ тий sheet format sheet-ээс гарчлаа тий.